Нэргүү Баатар яруу найргийн наадамд нийтдээ 80 гаруй уран бүтээлч оролцлоо. Хэлмэгдэгчдийн өдрийг тохиолдуулан Монголын зохиолчдын холбоо болон Сонгон Айхан дүүргийн зохиолчдын нэгдэл Сонгон Айхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран яруу найргийн наадмыг зохион байгууллаа. Тус наадамд 17-аас 80 насны зохиолчид оролцож өнөөдөр шилдэгүүдэд тодруулжээ. Тус наадамд хөдөө орон нутгаас ирж оролцсон зохиолчид их байлаа. Яруу найргийн наадмын хувьд Хэлмэгцний өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна гэдэг үднэс Монголдо анх удаа явагдаж байгаа юм. Яруу найрагчид дундаас хамгийн залууд тооцогдох энэхүү охиныг Мөнх Жаргал гэдэг. Тэрээр энэ жил 12 дугаар ангид төгсөх бөгөөд өнгөрсөн онд өөрийн зохиолсон Сэтгэлийн үг нэртэй номоо хэвлэн гаргажээ. Одоо энэ он цаг үеийн одоо урд өмнө биднээс эртөө ерөөсөө ингэж хэлмэгчээсэн хүмүүсийн тухай гэдэг утгаараа Нэргүү Баатар гэдэг яруу найргийн наадамд оролцож байгаа. Тэгээд мундаг хүмүүстэй өөрийгөө жоохон сорж үзье гэдэг утгаараа бас цаашаа илүү ирээдүй байгаа. Тэр болгондоо ингэж жоохон ингэж нэмэр болоод ялагч нь байхгүй ч гэсэн оролцогч нь байхыг хүсье гэж одоо тэр наадамд оролцсон. 14-өөс хойш чисэн. Тэгээд бас хэд хэдэн тэмцээн ороод бас яруу найргийн байр эзэлжсэн. Анх зүгээр нэг аав ээжтэй зориулаад ээжийн тухай тэмшүүлгээр аав ээжтэй зориулаад шүлгэж-жсэн. Тэгэл цаашаа уншиж хичээл ер нь ингээд яруу найргийн шүлгийн амтанд ороод тэгэл ингээд бичихсэн да. Нэргүү Баатар яруу найргийн наадамд шин залуу яруу найрагчид ихээр оролцсон байгааг зохион байгуулагчдын зүгээс онцлсан юм. Наадамд оролцогчид ирээдүйд үр хойч маань ийм гашуун түүхийг бүү давтаасаа гэж хүсэж байгааг оролцогчдын төлөөлөл хэллээ. Гонигтай байна. Яагаад гэвэл бид энэ хардарсан он жилүүдийг үнэхээр мартах ёсгүй. Хойшгүй маань одоо хэлмэгдүүлэлтэд бүртөөсөө магадгүй одоо аз жаргалтай сайхан амьдрахт нь юм хар хэлмэгдүүлэлт бол бас хэцүү тийм ээ. Тэгээд одоо ийм их түүхээ эргэн сануулгын үүднээс зохион байгуулж байгаа энэ наадам өргөн дэлгэр сайхан болж одоо улс их орон даяар ингээд түгэн одоо энэ их сайхан наадмын төлөө шүлгээ уншдаг одоо ингээд үгээ хэлдэг юм байгаасаа гэж би бодож байна. Зохион байгуулагчдын зүгээс жил бүрийн Хэлмэгцний өдрийг тохиолдуулан тус яруу найргийн наадмыг илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Нэргүү Баатар яруу найргийн наадмын тэргүүн байрт Дэлгэр хишиг, Дэд байрт Баасан, 3 дугаар байрт Гантулга нар шалгарсан юм.